Кинод талах. Сүү бүгдийн сайхан харагдуулахад бэлэн байцгаая. Тийм ээ. Аваа гариг бол шаргуу ажлын цаашин 7 хоногийн эхлэл. Оо, миний үсчний төвшин ёс. Тийм ээ. Ажлын зөв ёс зүйтэй жаал. Шоко 10 болж байна. Яагаад хоцроод байна? Миний буруу. Кино зураг авалт хийгээд зам хаачихжээ. Ямар кино? Донод хамгаалагчийн кино гинүү юу гинүү? Гудамжны эсрэг тал. Доонод хамгаалагч аа? Хүлээж байгаарай. Би хамт явъя. 2 дугаар үзэгдэл 7 дугаар зураг. Би бол талхны Монгол хотын хамгаалагч. Хамгаалагчийн өшөглөлт. Загс сайн боллоо. Шүтэн бишрэгч огтд чи нэг таалагдсан да. Дараачийн үзэгдлээ авъя. Рейнжер ийм байдгүй. Доонод хамгаалагч тайснаа өшгөлөхдөө дандаа эхлээд нудрага зангиддаг. Гэхдээ эрхийн хуруу гоцоож гарч ирээд байгаа болохоор кино баллаад байна. Харин тий бас буруу нэрлээд байх юм. Хамгаалагчийн өшөглөлт биш, хамгаалагчийн хүчтэй өшөглөлт. Доонод хамгаалагчийг буруу хийгээд байна. Энэ кино доонод хамгаалагчийн ертөнцийг тоохгүй байх шиг байна. Харин тий 4-р ангид гардаг анхны 6 донод хамгаалагчийн гурвансан зохиол үгээр хэлхийн аргагүй гоё болсон. Энэ кино дэрэгдэн төгөж чачихгүй юм байна. Йоо, та нар Энд юу болоод байгаа юм? Доонод хамгаалагчийг ойроос сайн томруулж ав. Тэгж байж тесрэл, жинхэнэ тесрэл чиг харагдана. гүй би. Үгүй альгүй дээ. Энийг хараа. Донод хамгаалагчид энэ гэрэл таарахгүй штэ. Шар өнг донодынх нь нүхийг бүдгрүүлнэ. Үгүй ээ, түүний хайрцагны зөвштэй цэнгэр гэрэл байх ёстой. Хамгаалагчийг яаж байгаа юм бэ? Яах гэж ирсэн бэ? Энд чинь хаалттай бүс яв. Бид хоёр буруу юм хийгээгүй штэ. Хөөж болохгүй шүү дээ. Хоёр зүгээр л донод хамгаалагчийн шүтэн бишрэгч байна. Шүтэн бишрэгч чи хэрэггүй юмнууд байхгүй. Одоохон яваад өг. Шүгүрэ. Танд хэлэх юм байна? Баялаа гэдэг чинь юу гэж байгаа юм бэ? Та цалингаа цагтаа өгдгөө. Би моргож инзэлтэй. Хоолунд ч өгдгөө штэ. Хүлээж бай. Учрыг олж болно. Бали да. Би хүүхдүүдэд тэжээх ёстой. Чинхэн төсөв мөнгөтэй болохоор бид хоёрыг дахиад дуудаарай. Мо талын дургүйгээр яаж киногоо хийх юм бэ? Буцаад ир. Янз нь жүжигчд хэрэгтэй болсон юм уу да? Тийм ээ. Бидэнд туршлагатай жүжигчд байгаа шүү. За гайхлууд минь зүгээр үз. Ийм сайхан байсангүй. Цагтаа бид дэлхийн хамгийн хурдан гялалздаг од байлаа. Бусаддаа боломж олгоё гэж бодоод л энэ салбарыг орхисон юм. Би яруу алдартайгаар эргэн ирлээ. За тэр яг сайх юм аа. За. Эхлээд. Доонод хамгаалагч чиний ээлж тулалдах цаг боллоо. Зогс. Сайных юу вэ? Хэтэрхий сайн жүжиглч шүү. Робот байсан бол сайн гихсэн. Жаахан сэтгэл хөдлөл оруулаад өг. Миний илэрхийлэл том дэлгэцэн дэндүү зөөлдөд байна. Цагтаа би талахыг сургуульд Майнс нарын арга сургууль. Сүү одоо чамаас шалтгаална. За, надад найдаж болно ирхмээ. Би цуврал номны бүх үгийг цээжээр мэдэн шүү. Хамаагүй. Явлаа. Эхлээд. Юу гэж хэлэх вүлээ? Камерын өмнө тавьсан чинь хэцүү юм байна. Гэгэн каналын минь гэж. Маа. Дараагийн үзэгдэлд чи баатрин араас хөөж яваад лазераар буутна шүү. Бэтгий балалж гараа. Юу гэж баллах вэ те? Надад орлон тоглогчийн хэрэг гарддаггүй байлаа. За толгой өвд чих. Явлаа эхлээд. Миний лазер бууны амтыг үзэх тэм бэлдэм. Загс. Яагаад өөрөө дууг нь хийгээд байгаа юм бэ? Арга барилтай жүжигчин. Өөрийнхөө аргыг хэрэглэн. Үгүй. Дууг нь дараа хийж гэх юм. Одоо зөвхөн зохиолын үгээр л яв. Бас нэг юм байна. Чи яаж гисэн бэ? Хүүхэд байхдаа толгоогоор унжсан юм уу? Тийм ээ. Та яаж мэдээ? Өөдөөс дуугараад бай. Энэ шарсан талхнуудыг уу? Ойлголоо. Гэхдээ би сүү. Шарсан талх биш. За, дараагийн үзэгдэлд донод хамгаалагч харийнханд баригдана. Орлон тоглогчтой тэгэхээр аль болох хамаг хүчээрээ цохиороо ойлгосноо. Тийм ээ. Явлаа. Эхлээд. Гүйцээ донод хамгаалагчаа. Үгүй би чадахгүй нэрхмээ. Донод миний дуртай хамгаалагч. Йоо. Бүр хар багаас минь ред хамгаалагч миний баатар байсан. Би цохиж чадахгүй юм байна ред. Харин өмнөөс ч цогиулъя. Би цохиодгүй л доо. Нөгөө талх чиний ээлж. Жүжигчин болмоор байвал сэтгэл зүйн хувьд дорой байж болохгүй. Одоо мастрыг харж бай.
Би ч гэсэн чадахгүй юм байна. Зүгээр үү? Энэ үзэгдэлд агаар дээр өшөглөн. Та хоёр хоёулаа тэмцэлдэж байгаа хамгаалагч руу дайрна. Киноны оргил хэсэг шүү. Заа юу. Битгий баллаа дайж гараа. Ядаж ганц юмыг зөв хийх нь харцгаая. Би бол жүжигчин. Киноны хамгийн чухал хэсгүүдийг бүгдийг тод гаргаж өгнө. За эхэлцгээе. Би чадна. Нэг үзээд алдъя. Явлаа. Эхлээд. Сайн байна. Мөнгөний зураг авалтаа хий. Та гайгүй. Би ч баримтыг бүрдүүлээрэй. Би юу хийчихвэ? Явцгаа. Та хоёрыг ахиж хармааргүй байна. Бид шинэ жүжигчдийг авна. Юу? Үгүй. Найруулагч кинонд гарах боломж олгоочд юу ч байсан хий. Жалтаа гарахгүй гэж хамлаа. Биднийг оруулж галдаа ирэх мэ тийхүү? Мөн гордво. Та хоёроор баллуулахгүй шүү. Шинэ жүжигчид ирсэн үү? Ирээгүй. Зураг авалт хийх аргагүй болсон. Гэрэл угарчихсан. Мөн ажилчид урам зориггүй болж камерч гэсэн эвдэрч эхлэв. Тэгвэл яваад шинэ төхөөрөмж аваад ир. Манай киноны төвсөвт юу ч үлдээгүй. Яасан дуустгүй өдөр вэ? Мөнгөний хэрэг гараа. Хэрэгтэй юм. Би үргэлж хөрөнгө оруулахыг хүсдэг байлаа. Ойлж үз. Кино хэдхэн ногоонор бүтдэггүй юм. Асар их хэмжээний мөнгө яригдаж байна. Суу, миний дансанд хэр их мөнгө байгаав? 54 сая 69 мянган доллар ирэх мэ? Хөрөнгө оруулъя гэж байгаа бол зөвшөөрчихөө. Өгсөн мөнгөний авчихаа. Та ч гэсэн цалингаа авмаар л байгаа биз дээ, тийм ээ? Яг үгүй гэж байгаа бол болно. Гэхдээ жүжиглэж чадахгүй штэ. Энэ замбраагүй байдлыг яаж хүлээн зөвшөөрөхөөр жүжиглэж болох юм бэ? Ахин уулзлаа. Тулалдахад бэлдээд. Загс. Зя. Цаашаа явъя. Янцтай. Дараагийн үзэгдэл. Одоо л миний агуу жүжиглэлтийг ойлгож байх шиг байна та. Би ч гэсэн отоол нэг ойлгож авах шиг байна шүү. Өмнө нь бид хоёрыг шүүмжлэх гэж худлаа жүжиглсэн байна. Багийнхныхаа өмнө нэр нүрээ бодохгүй л болохгүй шүү дээ. Юу гэж хэлэх вэ? Яг боллоо. Сайн ажиллаа. Хөөх, би жинхэнэ киногоор гарна. Мөрөөдөл биелэж байна тийм ээ. Сонирхогч. Хөөе, эхэлж байна. Донод хамгаалагч 15 дугаар анги. Робо Карбсын дайралт. Робо гэнэ? Хөөе, хаан руу. Ахин уулзлаа. Тулалдахад бэлдээд. Энэ чинь юу вэ? Миний хүчит дайралтыг мэдрэхэд бэлдээ. Бас нэг өдөр, бас нэг роботыг яллаа. Отохгүй юм. Ямар ирсэн шиг гайгүй дээ. Бас миний бүх үгийг таслаад хайчихаж тэр нариулагч бит хоёрыг мангуу гэж бодсон бол та. Хорон санаатнууд нь би дуртай. Ястаа өргөц. Яаж хийсэн юм болоо? Ерөөсө компьютер график шиг харагдаагүй. Хамгийн мундаг хорон санаатнууд байх нь аргагүй. Зүрх сэтгэлгүй роботын сэтгэл хөдлөлийг гарах ур чадварыг цөөхөн эдгэн жүжигчин л эзэмшсэн. Тийм ээ, таны зөв. Таны юр бусын жүжиглэх чадвар л роботын сэтгэлийг гаргаж чадна. Бас би хамт байсан шүү. Буцаад ажилдаа орох цаг боллоо. Бип буп бип бип буп бип бип буп бип бип буп бип буп бип буп бип буп бип. Хөл бомбгийн хаан талах. Хөл бомбгийн жинхэнэ өрсөлдөөн эхлэх цаг боллоо. Хөл бомбыг тоглож чаддаг бол хүрээ дэр. Талхны мухлаг хөл бомбгийн баг. Нэг хоёр. Шоко. Сүү бас гашилчихсан юм уу? Юу хийгээд байгаа юм бэ? Талхны Монголын хотын хөл бөмбөгийн баг шалгаруулалт явуулж байгаа. Сүү ормоор байна гинэ. Хөл бомбгөө? Сүү хөл бомбог тоглох юм уу? Ноён талхаа өгзөөний мэд. Сүү чи их хөөрхөн мөрөөдөлтэй юм аа. Шалгаруултнаас өмнө чамд ганц хоёр юм зааж өгье. Хөөх, ноён талхаа та хөл бомбог сайн тоглодог юм уу? Олон жилийн өмнө манай багаас намайг л харах гэж очдөг байлаа. Хөөх,
Цааш нь яриад өгөөч. Хэдий өмнөх амьдрал минь тодорхой. Дасгалжуулагч миний мундаг чадварыг харсан ч намайг өөрийнхөө минь тоглуулаагүй. Үндэсний шигшээ тоглолт болж байлаа. Би тэдний төлөө тоглоно гэдээ амлажсан байсан юм. Манайх 10 оноогоор хожигдож байлаа. Багийнхан буугаад өгчихсөн. Ёс суртахууныг ч мартсан байлаа. Гэхдээ намайг талбайд гарангууд байдал эргэнэ гэдгийг бүгд мэдэж байлаа. Эсрэг бага байжуулах бүх бохир аргыг хэрэгэлсэн. Гэхдээ тэд миний хаанч хүрэхгүй. Эртэл авсан ч гэсэн багийнхныхаа урмыг хугалж болохгүй гэдгийг мэдэж байлаа. Би буцаад талбай руу гарсан. Би чадсан. Эсрэг багийг ганцхан онооны зөрүүтэйгээр ялж чадсан. Энийг л тэмцэн гэдэг юм. Ялахын төлөө байга бүх хүчээ шавхах хэрэгтэй байдаг. Гайхалтай юм аа эрхэмээ. Үнэхээр шүү. Хөл бөмбөг яаж мундаг тоглохыг заагаад өгөөч тэхүү. Сүү, спортоор хичээлэх нь зүгээр нэг тэмцээнд орох биш. Байга бүхнээ зориулах нь чухал. Би дасгалжуулагч байгаа цагт чи сайн тоглож байна. Тийм ээ ноён дахаа. Би сурахад бэлэн. Өнөөдөр энэ хоёр яагаад оройтод байна? Юу болоод байна? Дойг байгаа биз? Таалагдж байна уу? Жинхэнэ хөл бөмбөгийн тоглогч дасгалжуулагч ингэж харагддаг юм. Нэг юм байна. Сүү чамд хүрэх хангалттай их мөнгө. Чимээгүй Шоко. Мөнгийг олохоос өмнө үрдэх юм штэ. Сайн хувц хэрэглэлгүй бол яаж сайн тоглогч болох юм? Гол! Тийм ээ. Айлв сонсъё. Ялсан юм шиг орил. Тийм ээ. Мундаг. Энэ бол ялалтын бүжиг. Сүү зөвхөн гол оруулбал ингэж бүжиглэнэ. Тэмцээний бэлтгэлээ хийхгүй мө? Өшөглөөд дамжуулаад. Шоко. Спортын ертөнцийг мэддэггүй чинь энэ байхгүй юу? Ялалтын бүжиг бол гол тулгуурна. Тийм ээ. Шоко тэмцээн үзэж байгаагүй. Би тэр шиг ойлгохгүй л дээ. Сүү, одоо тэмцээнд ялцгаад намайг тэмрэх бэлтгэлээ хийцгээе. За. Гүйцэ. Миний талбайгаас яв. Яагаад бүгдээрээ ийм муу юм бэ? Ганц ч сайн тоглож олдохгүй юм. Наадах чи хөл бөмбөгийн шин загварыг хувцсан. Энэ агаар шарах Жордны цөөн тоогоор гарсан загвар. Бас Дэвид Бекмийн хөлстэй толгой болтон. Тэд чи шилдэгүүд уучраа мэддэг хүмүүс. Би ер нь энд юу хийж байгаа юм бол? Та хоёр хөл бөмбөгийн шалгаруулалтанд орох гэсэн юм уу? Таачглаа. Гэхдээ шалгалт бараг шаардлагагүй дээ. Шалгаруулалтаа яг одоо эхэлнэ. За айлв. Эхлээд зүгээр дамжуулаарай. Суу, хичээгэр бахархлын минь төрүүлэх. За эрхмээ. За тоглоцгоё. Энэс боо юм гэж юу ах вэ? Чи бас тоглож чаддгүй байлгүй. Юмыг зөв хийгээвэл өөрөө хийж бай. Тэр чинь яах вэ? Зүгээр л бөмбөгөө дамжуулаад. За яхав санууллаа шүү. Би дажгүй сайн тоглодог. Эчин үгүй байлгүй дээ. Шонхрын өшөглөлт. Дамагт шонхрын өшөглөлт үнэ юм байна. Яха! Хөх. Миний нэм гараг ингээд өнгөрлөө. Гүйцэ. Болий. Ахиж хязээж хөл бөмбөг заахгүй. Хой хадагтай. Наана бага бөмбөгөө дамжуулаад гаач тэхүү.
Чи домогт галын наадам өшгөлөлтийг мэддэг юм уу? Ой, энэ хугацаанд хаа нуугдаж байсан бэ? Аа? Талхны мухлаг хөл бөмбөгийн баг чам шиг мэрэгэн буудаж хэрэгтэй байна. Манай багт орох талаар бодож үзээрэй. Үндэснэ лигт тоглож ч магадгүй. Явж анкетаа бүрдгүүл. Тэгээд шууд бэлтгэлээ эхлэе. Цалин хэд юм? Зүгээр л гайхамшиг. Сүү, би чамд Японы багийн эсрэг тоглоод хожсноо ярьсан билүү? Үгүй ээ. Гэхдээ сайн тоглосон гэдэгт итгэлтэй байна. Яг зөв. Амьдралдаа чам шиг ийм мундаг тоглогчийг харж байсангүй. Хүнд металл. Рок н рол. 팀의 한걸음인 Одоо яах юм бэ? Дэлөө шиг амттай шүү. хичээл зүтгэл минь талаар өнгөрч өглөө. Хэдүүлээ жинхэнэ ажил олж хийе дээ. Юу гэж байгаа юм бэ? Одоо хамтлагаа тарааж болохгүй. Тийм л дээ. Гэхдээ эд шүтэн ширчдээ гэж юу? Ингэж нэг олон танигддаг өдөр ирдэг байж. За, аавда хүрээ тэр. Тэд чадчихлаа. Гурвуулаа тэтэн шиг байсан ч болоос. Тэд чин загварлаг штэ. Загварлага. Ой, өршөөгөөрэй. Яаж туслах вэ? Гарын үсэг авах юм уу? Тийм үү? Юу, үсэг чинь хэн заасан? Халах үсчин. Энийг хартаа. Өчигдөр харсан нөгөө залуус байна штий. Үнэхээр энд үсээ засуулсан юм шиг байна. Хідүүлээ ч гэсэн ийм болгодог гэд гоё л да. Яац та. Бөмбөрөө зөвшөөрч гинөө. За. Рок хөгжмийн эрч хүчээр үсээ засуулцгаая. Сайн уу? Үсээ ингэж засуулмаар байна. Хүнд металл хөгжим гэж сонсч ирсэн үү? Жинхэнэ зэрлэг бидний гаргадаг хөгжим хаач? За боллоо. За бүгдээрээ наашаа ирээд суугаарай. Тийм ээ. Энэ хуудсан дээр шиг засуулах юм уу? Тийм ээ. Бид бялуунуудад хамгийн мундаг гэдгээ харуулмаар байна. Одооны энэ хүүхдүүдийг үү? Ийм үстэй байхад гурвуулаа бүх цаг үеийн хамгийн шилдэг рок хамтлаг байх болно. Яг зөв. Супер рок н рол. Юу гэж рок гэж юу гэдгийг харуулдаг өгөн дөө. За, засаад болчихлоо. Энэ чинь юу вэ? Үгүй. Юу болоод байна? Энэ чинь юу вэ? Бид яг л pop хамтлаг шиг харагдаж байна. Хаа чинь юу хийчих вэ? Энэ аль нь танд рок н рол шиг харагдаад байна. Юу гэсүг? Хэлснээр чин зассан. Хөөе. Ингэж засуулыг гээгүй штэ. Хой, буцаад хуучин хэвэнд минь оруул. Хуучин хэвэнтэй? Хичнээн их зүтгэл гаргасны минь мэдэж байна уу? Орд сонол гэхэд дангаараа $100. $100? Үйтээ. Танд нэгч цэ төгөхгүй. Алив явцгаая. Үйтээ. Монго төлхөөс нааш явахгүй шүү. Юу? Ойлж үз. Бидийг мэдэхгүй л байна да. Найзуудаа, уура мэдрүүлээд өгье. Рок н рол!
Та хоёр зүгээр үү? Энэ муу талах. Одоохон хашираагаад өгье. Рок. Хүлээ. Өөрсдийгөө хардаа. Янзтай. Рокэн рол. Ох, янз тарагдж шүү. Рок-н-роллын хүчийг би дотроосоо мэдэрч байна шүү. Ийм байхад гацаагүй олон шүтэн бичрэгчтэй болно. Тийм ээ. Миний тоо шинхэн урлагийн бүтээл. Миний өгсөн нэр бол ууртай ус. Ус тасал тэн шин арга. Ууртай ус. Өссөн зүйлийг чинь өгөхийн тулд эхлээд уур хилэнг чинь гаргах ёстой байсан. Таны төлөвлөгөө байсан юм уу? Анхнаасаа мэдж байсан байх нэ. Биднийг уучлаарай. Таныг алдаа гаргачихлаа л гэж бодсон. Биднээс мөнгө салах гэсэн хөгшин шарсан талах гэж бодлоо. Гэтэл ажиллаа хийж байсан байх шүү. Тийм ээ. Одоо мөнгө төлөөрэй. Тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Та хоёрт хэд вэ? $100 хүрэхгүй юм шиг байна да. $50 дутчих шиг боллоо. Татвараа нэмээгүй байгаа. Адагтай ноёдоо алгаа ташаарай. Манай шин дүү ноён талах үсчний газар. 아무도 날 찾지 않지. 그래 너만이 날 보고 있지. 이제부터라도 뭔가 달라지겠어. 이제 다시 태어나는 거야. 와우. 중요한 건 내 생각과 내 마음. 날 지켜보라고. Hey hey. Сагтаан Брезил. Сайн үсүү? Өнөөдөр юу болсон бэ? Би явган хүний замаас задгаа мөнгө олсон. Тавхан цент. Ингээд л болоо юу? Инээдтэй юм аа. Чи зөндөө олон алга болгосон зоосыг буцааж өглөө. Жинхэнэ баатар юм аа. Үгүй дээ. Ингээд нэрээ чи хин бэ? Хоёулаа танилцах байхаа. Мэдлээрээ. Энэ бол цагдаа Прецел. Манай чинээр орсон юм. Сайн уу иргэн? Би цагдаа Брецел байна. Танилцахад их таатай байна. Хөөх, шин цагдаа юм байна штэ. Яагаад манай цагдаагийн хүчинд орё гэж шийдсэн юм бэ? Би тархины мөглөг хотод их тайван шудраг ёсыг тогтоож бүх хорон санаатнуудыг барьж хорно. Хөөх, яста янзтай. Нөгөө дээрэмчдэг бас л барьж чадаагүй болол той. Их муухай аштай байна. Энэ өмхий бясалгийгдээ. Ахад банк дээрэмхээс өмнө барих хэрэгтэй байна. Мөрдөгчдөө өнөөдөр хичээж ажилласанд их баярлалаа. Чи юм. Би шинээр орсон. Намайг цагдаа Брецел гэдэг. Та хоёр шиг мундаг мөрдөгч болоод муу хүмүүсийг барих нь үргэлж миний мөрөөдөл байсан. Йоо, муу хүмүүсийг барихаа. Наад том нүхээрээ муу хүмүүсийг барих гэж байгаа мó. Хэрэгтнүүдийг барих амархан гэж саа юу. Хүрэж чадахгүй шүү. Наад нүхээ басгачаад буцаад ирээрээ. Чи зүгээр үү найзаа? Хоёроор яадгийг хизээч бууж өгөлгүй сайн хичээвэл чи агуу мөрдөгч болно. Санаа зовлтгүй намайг юу ч мөрөөдлөөс минь салгаж чадахгүй. Буцаадэр. Болгоомжтой байгаа чи би энэгээр явж байна штэ. Чи яаж мөрдөгч болно? Дараагийн машин руу явнаа. Хөөе чи. Миний машиныг яах нь вэ? Оо, танд торгуулийн хуудас өгөх гэж байна хадагта. Юу?
Намайг танихгүй байна уу? Манай нөхөр цагдаагийн дарга юм шүү. Юу ч мэдэхгүй байж. Чамайг нөхөртөө хэлнэ дээ. Надад чадах юм гэж байхгүй юм дөө. Яаж агуу мөрдөгч болох вэ? Төрөөж давсарга. Наад бөмбөгөө шийдчих. Банд юу гинэ? Дараа нь үнэ тэтгэлийн дэлгүүрээр орё. Ахтуу бислэг байна. Цагтаа байна. Хөөе, бүхэд прицел байна. Би ахтуу бислэгийг харлаа. Юу? Хааж гэж байна. Бөмбөг буцааж өг. Захираг руу шидэж байхад Замаас хол хамгийн хорон санаатай дайснууд явж байна. Бөмбөг буцааж өг. мэдхүүчи. Бөмбөг өгөл дөө. хэрэгтнүүдийг зугатаалгачихсан юм уу? Би толгойд бөмбөг ороод гацчихсан юм аа. Шалтгаан доожж байна уу? Чамайг энэ мөрдлөгөөс хаслаа. Юу? Чамд хийж чаддаг юм байна уу? Прицел. Сайн ажиллаа цагиргэн толгойтоо. Хэрэгтэн биш сагсны бөмбөг барьсан байх шүү. Би нэг ана. Ой, миний ээлж. Хоёр нөхрөө хоёуланд руу наруулвал 10 ана шүү. Тэр чинь их хэцүү шүү. Цагдаа прецел байна штэ. Энд юу хийж байгаа юм? Сүү юу? Яста гоё яла. Хой прецел яасан бэ? Прецел. Хой, том бачаад ойлоод ах юм. Бас цагдаа юм байна шүү дээ. Ийм юм болсон байх нэ. Тийм ээ. Яаж залруулах вэ? Би мэдчихлээ. Эргэлзэх хэрэггүй. Яах ёстойг ноён талах сайн мэдэн шүү. Ноён талах уу? Нүгч нь асуудал болоод байна гэж юу? Ажил тарсны дараа ирсэн дуучлаарай. Зүгээр дээ. Дандаа ингэдэг юм. Эрхмэ, та миний нүхийг бөглөж чадах уу? Ноён талхаа та хийж чадах уу? Мэдээж болно. Гэхдээ үнэхээр нүгч нь асуудал гэж үү дээ. Ресэлний түүхийг sökвөл угаасаа нүхтэй байдаг юм. Ноён талхаа танаас гойж байна. Миний нүхийг бөглөөд өгөөч дээ. Энэ нүх мөрдлөгөд саад болж болохгүй. Чи хүсч байвал тэгье дээ. За, эхэлцгээе дээ. Хайж гэж байгаа юм бэ? Нүхээ яах болж байна? Битгий хөдөл. Хоёрыг барина. Яршигтай цагдаа нар. Энэ үгээр загсаагаад өгнө. Энэ чихртэй бог мөнгөөр авсан болж шүү. Шоколадтай үрэл цагдаа нарыг ойрт болохгүй дээ. Дэдэнд юугаа шоколадтай өрөлний буунаас болж би ойртож чадахгүй байна. Сумнаас нь болтож чаддаг ч болоосоо. Надад давтуучгаа. Ой, Шинкава, битгий. Эрэмжид буутай. Хайрын амиа битгий гарцуу. Би чаднаа. Юу болоод байна? Хөгтөрч гисэн байх та. Шоколадтай прецел болгоод өгье л дөө. Болгоомжтой. Гэгэн хартаг минь гэж. Бог сумнаас ботчих гада. Энэ шоколадтай бүх хэрэг алгаа. Цогтой. Хөдөлж чадахгүй байна. Энд чи ямар хачиг гав бэ? Мултарч чаддаггүй. Намайг тань. Би буцаад шорнож болохгүй. Би чинь тансаг хоо. Машин дор. Ай, үс муухай болгов. Ой, Шинкава. Мундаг байла. Баярлалаа мөрдөгчөө. Хой прецел. Чи сая супер баатар шиг байлаа шүү. Мундаг банжаала. Зүртэй юм биш ээ. Би зүгээр л ажиллаа хийж байсан. Сүртэй биш гэж болохгүй. Чи сураад алс болтож тагтаа автуу бистгэг барьж шударга ясны өмнө авчирлаа штэ. Хэтрүүлгээ болоо. За тэгвэл одоо наад нүхийг чинь бөглөхүү дээ. Үгүй. Яагаад? Би бол прецел нүхээрээ бахархаж байна. Энэ нүхээ ашиглаж надад заяасан энэ бэлгэрээ гэмт хэрэгтнүүдийг баривчлах болно.
Тийм ээ. Өөртөө үнэнч байхаас өөр чухал юм гэж юу байх вэ? Чи өстө зөв сонголт хийсэн байх шүү. Энэ сарын зармаг. Чимээгөө та нар дараа сард энэ сарын зармаг шалгаруулалт болохыг мэднэ үсттэй. Өөр өөрсдийн онцлогийг харуулах тэмцээн болохоор бүгдээрээ маш сайн бэлдээрээ. За тэгвэл одоо өөрийгөө танилцуулах бэлтгэлээ хэн эхлэх вэ? За үзээний зармагаас эхэлцгээе. Бүгдээрээ сайн байцгаана уу? Эсвэлэн чихэрлэг хайртай учирсан мэт санагдуулах гүзээлтгэнтэй зармаг байна. Нэзэдэ би бол амттайхан зармагэн дээр сэргэмээр сэнгэнсэн гүзээлтгнийг хасгаж өгөөд эсвэлэн чихэрлэг амтаараа бүх хүний харийг татаж байгаа. Баярлаа. Эсвэлэн чихэрлэг танилцуулгын сонсож дууслаа. За дараагийнх нь хэн танилцуулах вэ? Багшаа би танилцуулъя. Шоколадтай зармага чи одоо танилцуулаарай. За. Дүнгээс болоод хямарч байна уу? Дурлалаас болоод хямарч байна уу? Стрессийн эсрэг чихэрлэг зөөлөн шоколад шүү дээ. Нэг амсчих юм бол зогсож үл чадах хамгийн чихэрлэг амт шоколадтай зармаг байна. Чихэрлэг гэвэлж үнэхээр шоколадтай зармаг л да. Хийгэлгүй дээ. Гинэдийн юу өнөр вэ? Хаата зармаг байсан байна. Гүзээлзэг нь шоколад. Бүгд хуучинсаг юм аа. Гата зармаг байна. Тийм ээ. Сайн байна уу? Би бол гата зармаг байна. Хамар бустарлаа. Миний үнэр хурц байна уу? Юу гэж байгаа юм? Толгой дээр маань сайхан амттай шоколад татчихаар зармагны ертөнцийн өсөж дэвших од. Гата шоколад болон хувирн. Нэг амсах юм бол ёстой салж чадахгүй байх шүү. Хаатай шоколад уучихлаа. Тэхийн болж өөр шүү дээ. Гата шоколад өөртөө үнэхээр итгэлтэй юм аа. За, бусад найзууд нь ч гэсэн өөрсдийгөө танилцуулах уу? Октын сонголт энтарын зармаг байна. Нялон биш зөөлөмт карамел амонд байна. Амьдралын чихэрлэг бас гашуун амтыг зэрэг мэдрүүлэх ногоон цайтай зармаг байна. Ялалцсан гялтганах гэрэл дод зармаг байна. Бүгд сайн бэлдсэн байна шүү. Тэмцээн ч яста сайхан болох байх та. Өөрийгөө танилцуулах зармаг одоо байгаа юу? Төр хүлээгээрээ ванильтай зармаг өөрийгөө танилцуулах байна. За тэгвэл одоо өөрийгөө танилцуулаарай. Би юу? Хурдан гараа. Сайн байцгаана уу? Намайг ванильтай зармаг гэдэг би цагаан өнгөтэй сүүгээр хийгдсэн. Зармгийг бүгдийн сүүгээр л хийдэг үстэй. Харин тийм. Тэгээд би ванильны үнэртэй тэгээд юу Одоо танилцуулга нь дуусчихсан уу? Хурдан суудлаа суугаарай. за Дараа 7 хоногт болох тэмцээндээ бүгдээрээ сайн бэлтцгээгээрэй. за бирлээ. Ирчихвөө. Ямар нэг юм болоо юу? Яагаад ингэж унжичихв? Ирэх 7 хоногт энэ сарын зармаг тэмцээн болно. Надад гайхуулах юм юу ч алга. Гүзээлзгэн шоколад ногоон цай тэгээд бүр гата шоколад хүртэл нэр хүндтэй бэл хэтэрхий ингийн байна. Намайг яагаад ванильтай зармаг болгож төрүүлсэн юм бэ? Ванильтай зармаг байхаар яад. Сонсож бай. Манай ванильтай зармаг бол хамгийн эртний олон жилийн түүхтэй алдартай гэр бүл. Тэгсэн яасан гинэ? Алдартай гэр бүл байлаа гэд яах юм? Хинч сонирхгүй байхад. Чи хаагаа нэхгүй юу? Хөгшөөн тайвшир. Эртэд бас ингээд гараад явчихсан. Энэ хоёрт яаж чадваа бэ? Ер нь шилжилтийн нас нь л юм шиг байна. Нэрээ 80 талхаас тусламжгүй. Энгэнэ. Яагаад вэ? Талхчны хотын шилдэг үсчнийг хэлж байна. Ээжгээс өгдөө. Яагаад бүлдүү жимсдүүд ийм ихээр өвгөрөөд байна? Бүлдүү талх
баярлах болгох шаглаа байна. Би өөрийгөө сүйтэй зармаг болох нь л гэж бодлоо. Тэр жаах вэ? Зармигны гэр айл. Ноён талгаа тэр тасган харагдаж байна. Тэр тасганд л зармаг амьдардаг бах. Төргөн очицсан. Тэгээ. Би яагаад заавал ванилтай зармаг болоод төрчихсөн юм бэ? Ямар ч одоо зөвлгүй зармаг надаас өөр алга. Миний хөө зочин ирлээ. Үгүй хинтээ ч уулзахгүй. Зармаг найз минь сайн уу? Сүү аха. Ноён талга өрлөө. Уулзал би удаж. Энэ сарын зармиг тэмцээн болох юм биз дээ. Бид эндүү ингийн болохоор тэмцээнд орсон ч сүүлийн байранд орох нь тодорхой. Оролдож үзег байж юу гэж байгаа юм бэ? Тийм ээ ноён талгаа. Тийм ээ, угаасаа сүүлийн байранд ор. Юу? Ванилтай зармиг бол бүх зармигны суур тэрийг мэдэхгүй юм чинь сүүлийн байранд орох нь тодорхой биз дээ. Сүүр байлаа гэд яадгийн? Ямар ч анхаарал татах юм алга байна. Тагаан ванилтай зармиг дээр шоколадны сироп түргэх юм бол ой шоколадны сироптай зармиг болно. Гой шоколад хэдэ болчлоо. Баярлах болоогүй. Нэрс тавиад. Үзээлцэг нэр цэцэг хийж хөвл хөөхөн жимсэн цэцэгтэй зармиг болно. Тэнгэнсэн хааны навч тавиад зүрхэн хэлбэртэй шоколадын жигнэмэг тавьж хол хамгийн гоё зармиг болно. Үнэхээр гой зармаг болчихлоо. Ванилтай зармиг бол зургийн цагаан цаастай адилхан. Ямар ч чимэглэлтэй сайхан зогцсон. Хүүхдүүд минь яасан бол? Энэ сарын зармаг тэмцээнд хүрэлцэн ирсэн эцэг эхчүүдтэй баярлалаа. За тэгэхээр одоо эхний оролцогчдод дуудъя. Гүзэлцэгэнтэй зармаг. Хөөх юм аа. Бүгдээрээ сайн уу? Гүзэлцэг нэ зүгээр үү? Харин тийм ээ, хиндүү шунаад байсан. Тэгнээд би тийм гэж мэдээд байсан юм аа. Ой, чи зүгээр үү? Цөөхөн гүзэлцэгэн тавихгүй яасан? За, одоо дараагийн зармигаа танилцуулцгаая. Шоколадтай зармаг. Зогсхийн аргагүй тансаг амт таныг өдөрдөн. Сайн байна уу? Би бол чөтгөрийн тансаг өрх шоколадтай зармаг байна. Энэ ч одоо юу? Нийтийн оршуулгын зарсан ашиг байна. Хөгшөө зүгээр үү? Ээж. Би зүгээр л шоколадны сайхан амтыг л хэлэх гэсэн юм шүү дээ. Миний бодлоор чи сэдвээ буруу сонгосон юм шиг байна. Одоо буух уу да? За. За, дараагийн зармаг гараад ирээрээ. Зармигны ертөнцийн өсөж буй од. Гаатай зармиг байна. Миний толгой дээр шоколадны үүрмэг асгавал Би бол амандын чихэрлэг бөгөөд давсархаа гамтыг яна хөдлөхгүй байна. Би танд амьдралын чихэрлэг гашуун амтыг мэдрүүлнэ. Ямар гашуу юм бэ? андаа донцгоор байхаар үнэхээр залхах юм. Яагаад ингэж хэтрүүлээд байна? Манай хүүхдүүд энэ сарын зармаг болох гээд дэндүү их шунсан юм шиг байна. За тэгвэл сүүлийн найзтайгаа танилцах уу? Ванилтай зармаг. Өнөөдөр ч гэсэн бэлтээх юм аа та. Энэ үзгэн толгой юу? Энэ ч гэсэн ялгаагүй. Харин тийм ээ. Бүгдээрээ сайн байна уу? Ванилтай зармаг байна. Үнэндээ би бол бусад найзуудтай маань харьцуулахад хэтэрхий энгийн зармаг. Гүзэлцэг шиг эсэглэн шоколад шиг нэлуунч биш. Гаатай шоколад, ногоон цайтай зармаг шиг шинэлэг өвөрмөц биш. Би яагаад энгийн ванилтай зармаг болж төрсөн бол гэж их бодсон. Ээж авдаач их гомдсон. Тэмцээнд орох уу болох уу гэж бас бодсон. Гэхдээ ноён талхны ачаар би ойлгосон. Ванилтай зармагны энгийн байдал нь бол онцлогно. Шоколадны сироп тавьчих бол чихэрлэг шоколадны сироптай зармаг. Тэгээд нэрс тавьчих бол чихэрлэг эсэглэн нэрс гүзэлцгэнтэй зармаг. Тавслаг амонд сингэнсэн гааны навч хүртэл. Цагаан цаасан дээр шинээр зураг зурдаг шиг миний толгой дээр хүссэн бүх чимэглээ тавьж болно. Хөөх, тэгэхээр чамд бүх төрлийн чимэглэл зовхно гэж үү? Тийм ээ, ванил юм чин боломжтой л да. Би өөрийгөө ванилтай зармаг болж төрсөн гэдгээрээ бахархаж байна. Би энэ байгаагаараа л гоё.
Хүүгээ гайхалтай ухаалаг болгож өсгсөн байх шүү. Тийм ээ. Өөрийнхөө давуу талыг маш сайн мэдэж байна шүү. Хөөх, ванилда заримгийг ийм сэтгэл татам гэж мэдээгүй юм байна. Харин тийм ээ. Ванилта заримга чи үнэхээр том болжээ. За тэгэхээр одоо энэ сарын заримга танилцуулъя. Энэ сарын заримг бол ванилта заримг байлаа. Тэр жаалч овоо юм аа. Ноён талгаа заримггүй үнэхээр жаргалтай байх шиг байна. За хоёулаа ч гэсэн одоо ингээд явах уу та. Тэгье.